Дараагийн хэсэгт шинжилгээнд тохирох зөв багныг сонгох тухай бөгөөд маш их зүйлийг ярьж болох боломжтой. Гэхдээ би бүх асуудлыг ярихгүйгээр хамгийн гол анхаарах мэдвэл зохих ойлголтуудын талаар товчхон ярив. Үүнд үл хөдлөх фаз. Капиллярийн багны төрлүүдийн хувьд хоёр төрлийнх байдаг. Флот буюу нөхөнцөр давхарга бүхий L-tube. Энэ төрлийн багны хананд нь хажуу тийш хатуу жижиг хэсгүүд наалтсан байх ба хоёр дахь төрлийн буюу капиллярийн шилэн ханын дотор талыг долимеран нэгдэл бүхий шингэн төлбийн давхарган бүрхүүлээр бүрсэн багныг WCOT гэж ангилна. Эхний флотон багнаар хий байдалтай дээжүүдийг явуулахад хатуу хэсгүүд дээр хий молекулууд барьцалдах. Тодорхой хэмжээнд харилцсан үйлчлэлд ордог бол харин хий төлөвдөх дээжийг WCOT багнаар явуулахад хий байдалтай дээжүүд багны дотор талын полимеран нэгдлүүдтэй барьцалдах үйлчлэлд оролцох юу ч болоогүй. Жишээлбэл өмнөхөн бид нэг жишээ ярьж байсан. HP5%-ийг шинжилгээнд оруулах талаар. Тэгэхээр энэ ханны бүтцийг авч үзвэл 5% пенил, 95% диметил полисилоксенийн найрлагатай бөгөөд хөнгөн хий бүхий дээжийг шинжилэхэд хэрэглэх тохиолдолд хий молекулуудтай ямар ч өөрчлөлт орох боломжгүй, ямар ч барьцалдах, баригдах процесс явагдахгүй. Тэм учраас хэдийгээр яг тохирсон баг нь биш боловч ядаж багны төрөл таарч байх нь танд хэрэгтэй. Бүрхүүлэн хантай багны тухай ярьсан. Энэхүү бүрхүүл буюу тогтмол фазыг бүрдүүлэгч полимерууд нь химийн бүтцийн хувьд янз бүр байдаг. Мөн түүнтэй адил флот багны тухайд ч гэсэн. Жишээлбэл HP5 гэхэд 5% фенол, 95% диметил полисилоксен агуулдаг бөгөөд ихэнх полимеран шингэн фазын бүрхүүлтэй багны суурь бүтцийг бүрдүүлдэг. Мөн энэ бүтцээр ариляныг нэмж өгөхөд сонгомол чанартай болдог. Бас илүү хатууфтар болно. Мөн гойжилт нэвшилтэнд багасдаг. Мөн полиэтилен гликокол суурь бүтцтэй болоод ирэхээр бүтцийн хувьд ч гэсэн маш их өөрчлөгдөх төдийгүй дээжтэй харилцан үйлчлэлд орхон ч гэсэн маш ялгаатай болно. Сонгомол байдлаар харилцан үйлчлэл явагдахдаа дисперсинг, дипол, ус төрөгчийн холбоогоор гэсэн зарчмууд дээр суурилдаг бөгөөд үүнээс тухайн багны тохиромжтой байдал, наривчлал хамаарах болно. Энэ слайданд янз бүрийн төлөв байдлууд нь ямар сонгомол зарчмууд дээр үндэслэдэг болохыг харуулж байна. Эдгээр химийн нэгдлүүдийн шингэн төлөвдөх агуулмж нь өөр концентрацтайгаар багнуудын хананд орсон байдаг. Тэгэхээр наад захын ойлголттой байснаар та өөртөө хэрэгтэй багнаа сонгож авахд тань туслах болно. Тэгэхээр зөв багныг сонгож авах талаар маш их зүйлийг ярилцаж болох бөгөөд бид нар энд их товч байдлаар ерөнхий ойлголтуудыг л өглөө. Хамгийн гол нь сонголтоо хийхдээ анхаарах нэг зүйл бол шинжлэх гэж буй бодисынхон туйлт чанарыг сайн мэдснээр тохирсон багныг сонгоход хялбар, өөрөөр хэлбэл хэдий чинээ туйлт чанартай байна, төдий чинээ тийм шинж чанартай багныг сонгох. Мөн тогтмол фазтай харилцан үйлчлэх, орох, онцгой химийн нэгдэл агуулгадж байгаа эсхийг бас сонирхох. Мэдээч хэрэг өөр бусад их сурвалжаас мэдээллийг хайх. Хамгийн гол нь туслалцаа хэрэгтэй тохиолдолд энд байгаа хаягаар дамжуулан ажлын тэм мэргэжилтнүүдэд хандах хэрэгтэй. Манайд маш их туршлага, өргөн мэдлэгтэй мэргэжилтнүүдийн баг хэрэглэгчдэд туслахаар ажиллаж байдаг. Дахиад хэлэхэд багны сонголт гэдэг бол маш чухал. Игч мэдлэг, мэдээлэл шаардлагатай асуудал байдаг. Шинжилгээнийхээ хүрсэн үр дүнд хүрэхэд багныг зөв сонгох нь маш чухал гэдгийг дахин хэлмээр байна. Би энэ удаа их товчхон өнгөц байдлаар ярьлаа. За, одоо бид нар өнөөдрийн танилцуулгаар ярьсан хэд хэдэн төрлийн мэдээллүүдийг хэрхэн хэрэглэх талаар жишээн дээр ярилццгаая. Энд жишээ болгож 20 төрлийн эмийн бодисуудыг хүснэгтэнд жигсааж бичсэн байна. Энэ мэдээлэлд анхдагч, хоёрдагч гэх мэтээр мэдээллүүдийг ангилах бөгөөд энэ 20 эмийн бодисуудад түгээмэл байгаа нэг шинж чанар бол фенолийн групп бараг бүгдд нь агуулгадж байна. Мөн энэ нэгдэл тус бүрийн талаар байгаа мэдээллүүдийг бас авч үзнэ. Би DB5 стандарт хэмжээтэй 30 м уртыг харьцах нь 0.32 мм дотоод диаметр, харьцах нь 0.25 UM филм өргөнтэй багныг сонгож авлаа. Хуваагдах,
үл хуваагдах дээж оруулагчтай хуваагдах төрлийг сонгох бөгөөд ямар ч хэн хроматографиг эхний байдлаар ажилуулахад 50 харьцах нь 1 гэсэн харьцаатай байхаар сонгодог бөгөөд энэ харьцаанд резолюшн гарч ирж чадаж байгаа эсхийг харна. Температурыг 250 Цельс FID детекторын температурын хэмжээг 350 Цельс болголоо. DB5 баг нь 325 градус хүртэл халах чадвартай бөгөөд детекторын температур 20 гаруй градусаар илүү байж болдог. Зөөгч хийгээр гелийг хэрэглэнэ. Урсгалыг секундэд 30 см-ийн харьцангуй дундаж хурдтайгаар эхлэнэ. Мөн зоохны температурыг стандарт байдлаар 50 Цельсийг 5 минут байлгахаар сонгоно. Тэгээд 10 градусын өсөлттэйгээр 325 Цельс хүртэл 5 минутын хугацаатайгаар барих маягаар нэмэгдүүлж явахаар програмд оруулна. Харин дээж маань буцаж урсж гарах явдлаас сэргийлэх хэрэгтэй. Багныхаа үзүүлэлтүүдийг багжинд оруулж өгнө. Түрүүн бид ярилцаж байсан учраас танил байгаа бах. Мөн ууршилтын хэмжээг оруулж өгнө. Уусгагч бодисоор метанол байна. Дээжний хэмжээ 1 микролитр гэх мэтээр бүх үзүүлэлтүүдийг орууллаа. Дээжийг буцааж гаргахгүй байх нь маш чухал. Тийм ч учраас ууршилтын явцад эзэлхүүн өөрчлөгдснөөс болоод илүүдж асгах гэх мэт тохиолдлууд байдаг. За би 1 микролитр дээжийг багжинд оруулаад ийм үр дүнг харж байна. Эндээс бид нэр зарим зүйлийг авч үзэж болно. Эхний бараг 8-9 минутын турш ямар ч үр дүн гараагүй байна. Энэ бол миний хувьд хэрэггүй цаг алдах хугацаа. Мөн энэ хойд талд хэд хэдэн нэгдлүүдийн салгалт буюу resolution тийм ч сайн биш харагдаж байна. Тийм учраас бид нар эдгээр хоёр асуудлыг авч үзэж сайжруулах хэрэгтэй. Тэгэхээр юу хийх вэ гэвэл хамгийн хэлбэр нь эхний энэ хий дэмий өнгөрч байгаа цаг хугацааг арилгах. Тэгэхээр дараагийн 2 дахь resolution сайжруулахад ямар өөрчлөлт гарах нь гэдгийг харах. Тэгэхээр дараагийн хийх зүйл бол эхлээд эхний пик хэдэн минутанд гарсныг тооцоолох. Эндээс харахад 9 минутын дараа эхний пик гарч ирсэн байна гэхээр багны температур хэд байх үед нь гарч ирсэн бэ гэдгийг тооцоолъё. Тэгвэл бидний оруулсан температурын програмаар бол эхний 5 минутанд 50 градуст бариад 10 градусаас 325 градус хүртэл нэмэгдэхээр байгаа бол эхний пик 90 градусын үед гарч ирсэн байна. Өөрөөр хэлбэл энэ үеэс л нэгдлүүд багантаа үйлчлэлд орж нэгдлүүдийн салах процесс явагдаж эхэлсэн байна. Тэгвэл бид нэр шууд 90 градусаас нь эхлүүлэхэд их хугацаа алдахгүй байх болно. Бид нар энд юу хийх вэ гэхээр эхний температурын гормыг 90 болгож өөрчлөөд бусад үзүүлэлтүүдийг буюу 10 градусын өсөлттэйгээр 325 Цельс хүртэл 5 минутын хугацаатайгаар барих маягаар нэмэгдүүлж хэвээр үлдээсэн. Ингэсний үр дүнд бид нар эхний пик гарч ирэх хугацааг 4 минут хүртэл багасгах чадсан ба мөн сүүлийн нэгдлүүдийн resolution ч гэсэн өмнөхөөс сайжруулж чадлаа. Гэхдээ мэдээж төгс сайн биш. Ямар ч байсан өмнөхөөс дээрдлээ. Тэгвэл эхний температурыг 100 градус болтол өөрчилбөл эхний пик гарч ирэх хугацаа багассан ба мөн сүүлийн пикүүдийг ажиглахад төгс болж чадаагүй л байна. Энэ тохиолдолд бол эхний пикийн гарч ирсэн 3 минутын хугацаа бол боломжийн байна гэж үзлээ. Харин одоо илүү сайжруулах шаардлагатай зүйл бол энэ хоёр пикүүдийг илүү сайжруулах дээр ажиллая. Үүнийг хийхин тулд яах вэ? Ямар ч байсан эхлээд давхурдаж гараад салгалт сайн хийгдэж чадахгүй байгаа нэгдлүүдийн асуудлыг олох. Эхлээд давхардал сайн салгалт явагдахгүй байгаа пик гарч ирэх үеийн температураас 20-30 градусаар бага байлгах температурыг тодорхой хугацаанд барих зааврыг програмд оруулж өгөх. Давхардал 10 минутын орчимд үүсэж байна. Ингэхээр бидний температурын програм нь 100 градусаас эхэлж 5 минут барих. 325 градус хүртэл минутанд 10 градус гэсэн хурдтайгаар өсгөх. Давхардал 150 градус орчимд үүсэж байгаа учраас тэр үед 130 градус болгож буруулан тодорхой хугацаанд барих. За ингээд үр дүнг харвал 100 градусаас эхэлж 5 минут барих. 130 градус хүртэл минутанд 10 градус гэсэн хурдтайгаар өсгөх. Энэ үед нь дахин 5 минут барих. 325 градус хүртэл минутанд 10 градус гэсэн хурдтайгаар өсгөх. За, температурын програмын ингэж өөрчилсөн тохиолдолд бидний сайжруулах гэж хүссэн нэгдлүүдийн салгалт дажгүй болсон байна.
Бид нар үүнийг бүр сайн харахыг хүсвэл томруулаад харж байна. За ямар ч байсан бид нар хүссэн үр дүндээ хүрлээ. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд заавал дандаа ийм байдлаар үр дүнд хүрнэ гэж ойлгож болохгүй. Заримдаа бид нар үр дүн сайн гарахгүй бол багныхаа сонгомл чанарыг өөрчлөх хэрэгтэй болдог. Хэрвээ та багныхаа сонгомл чанарт үнэхээр итгэж байгаа бол давхардал үүсэт байгаа температурыг өөрчилж, барих хугацааг нь өөрчилснөөр тухайн нэгдлүүдийн багны хөдөлгөөнгүй фазтай харилцан үйлчлэлд илүү сайн орох боломж хугацаагаар хангаж өгч байгаа юм аа. За бид нар нэлээд хурдан танилцуулгыг хийлээ. Одоо дүгнэлт болгож зарим нэг зүйлийг тодруулж хэлхийг хүсэж байна. Юуны өмнө нэгдүгээрт мэдэж байх ёстой тавих асуулт бол таны шинжлэх гэж буй бодис. Бүр таны шинжлэх гэж байгаа дээж хийн хроматографийн багжаар шинжилж болох боломжтой юу гэдгийг зайлшгүй мэдэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл зөвхөн шинжлэх гэж буй бодисоо анхаарахаас гадна дээжийг бүхэлд нь авч үзэх хэрэгтэй. Үүнд дээжинд чинь өөр ямар нэгдлүүд байдаг, ямар матрицтай юм гэх мэтэр олон асуудлуудыг бодолцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ бүхнийг авч үзэж байж шинжилгээ хийхээр сонгож авсан баг нь чинь тохирох юм байна. Мөн таны сонирхож буй нэгдлээс гадна өөр бусад агуулгадж буй нэгдлүүдийн баригдах хугацаа, resolution зэрэг ямар байх вэ гэдгийг мэдэх болно. Мэдээж хамгийн чухал асуудал бол таны сонирхож буй химийн нэгдэл хийн хроматографаар шинжлэгдэх боломжтой эсэх. Хэрвээ боломжгүй бол дериватив болгох. Эсвэл өндөр температурт тогтвортой байж чадах эсэх. Мэдээж өөрчлөлтийн үед өөрчлөгддөг бол тэдгээрийн деривативыг шинжлэх гэх мэт асуудлуудыг заавал үзэж байх хэрэгтэй. Шинжилгээний үр дүнг сайжруулахын тулд дээжийг маш сайн цэвэр байлгах, илрүүлэх хязгаарын хэмжээг тогтоох, танд TCD юу, mass spec detector хэрэгтэй юу? Эсвэл бүр илүү тухайн нэгдэлд мэдрэмжтэй детектор хэрэгтэй эсэх. Ингэснээр илүү мэдрэг байж үр дүнг наривчлалтай өгнө. Ер нь хамгийн эхлээд нэлээд сайн өөр бусад их сурвалжаас мэдээлэл цуглуулж судалгаа хийх хэрэгтэй. Өнөөдөр мэдээлэл бол маш их байна шүү дээ. Түүнээс биш бүх юмыг өөрсдөө хийх гээд цаг алдаад байх хэрэггүй шүү дээ. Бидний хувьд багны сонголтууд дээр бүрэн туслалцааг өгч чадна. Зөвлөж хэлэхэд багжийг ажилуулж аргачлалыг оруулж эхлэхдээ юуны өмнө бага температураас эхлэх хэрэгтэй. Бага температур. Ингэснээр дээжинд байгаа бүхий л нэгдлүүдийг илрүүлэх, харах боломжтой төдийгүй ямар нэгэн идэвхтэй химийн группууд илүү идэвхтэй байж эсрэг нөлөө үзүүлэх гэх мэтийг бууруулж чадна. Хамгийн гол нь техникийн дэмжлэг туслалцааг авч ажиллах хэрэгтэй. Үүний төлөөч бид энд байна. Бидний бэлдсэн сургалтыг хүлээн авч үзсэн та бүхэнд баярлалаа.